26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-28 оны төсвийн төсөөлийн тухай хуультай холбоотойгоор надад нэг асуулт байгаа. За энэ юу вэ гэхлээр уржигдар Улсын их хурлын чуулганы нээлтийн өдөр маш олон сэтгүүлчид Улсын их хурлын гишүүдээс энэ Монгол хятадын засгийн газрын хооронд байгуулсан хилэлцээр гашуун сухад ганц бод бомбын асуудалтай холбоотойгоор маш олон асуултуудыг асуулаа. За энэ юутай холбоотой юм бэ гэхлээр энэ Улсын их хурлын гишүүд чинь улс орноо зарцсан юм уу? 10 тэрбум долларын ашиг унгаасан ийм асуудал байна. Нүүрсээ хэдэн төгрөгөөр хинт хаана яаж борлуулад байгаа юм бэ гэдэг ийм асуудлыг ирсэн. Та нар юу мэдсэн юм уу Улсын их хурлын гишүүдээ гэж. Тэгээд юу болоод өнгөрчвөө гэхлээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч нийгэмд бас мэдээлэл хийгээд энэхүү асуудлыг одоо ярьж байгаа. Засгийн газар хоорондын байгуулсан энэ гэрээн дээр Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ийм ойлголттой байхад албан ёсны байр суурь илэрхийлээгүй маш удлаа. Намрын их баяр гэдэг хүнийг нь хүндлэхгүй байж болно. Ядаж одоо албан тушаалыг нь хүндлээд бас засгийн газрын энэ хилцээрийг зөв ойлгуулах тал дээр нь засгийн газар өөрөө дугарж ажиллах ёстой. Эцсүүлдээ энэ асуудлыг бүр улс төржүүлээд гишүүд нь би ч мэдээгүй болоод эргээл нөгөө өмнөх засаг руугаа ч оруулаад сүлдээ арчилсан намыг ч гэсэн одоо буруутгаад ингээд пүрвдорж Улсын их хурлын дэд дарга өглөө бас асуусан шүү дээ. Эцсүүлдээ амар баясгалан даргын зургийг тавьж агаад улс орноо худалдсан хүн гээл бас энэ гэрээтэй холбоогоод бичих юм. Ямар учир вэ? Үнэхээр энэ тийм алдагдaltaй гэрээ байгуулсан юм уу? 2024 оны 12 сард энэхүү гэрээг одоо хилцээрийг байгуулахад баримтлах чиглэл энэ тогтоолыг бид нар баталсан. За 25 оны 3 сард хилцээрийг соёрхон баталсан. Хэдхэн сарын өмнөх л асуудал шүү дээ. Бүгдээрээ гинт мэдхээ байчлаа. Засгийн газар энэ дээр албан ёсны байр суурь илэрхийлж ард иргэддээ үнэн зөв мэдээлэл өгсөн зөв баха. Чи ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний амнаас гарч байгаа үг чи арайч нэг худлаа улс төржилт баймаргүй. Ийм учраас үүн дээр одоо Улсын их хурлын гишүүд ч гэсэн өөрөөхөө баталсан хуулиндаа эзэн байж засгийн газар ч гэсэн оруулж ирсэн энэ хилцээрдээ эзэн байж албан ёсны байр суурь хариуг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Иргэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний үгэнд итгэхгүй өөр яах юм? Тэгээ үнэн яриад байна уу, худал яриад байна уу? Үүн дээр одоо хэн байр сууриа илэрхийлэх үү? Оюун эрдэнэ хамтарсан засгийн байгуулсан гэрээд Зандан шатрын Бямцаг цайд хариулах газрын хэрэгжил газрын дарга. За энэ хоёр дараагаар ахлуулсан ажлын хэсэг гарсан гэсэн тэгээд тийм одоо улсын хурал засгийн газраас оруулж ирсэн зүйлийг баталсныхаа төлөө улсын хурлын гишүүд тулгайчулж болохгүй хаа. Тэгэхээр үүн дээр засгийн газар та бүхэн маань нөөцн албан ёсныхоо байр суурийг илэрхийлсэн зүйтэй байна. Бямцаг сайдын микрофоныг өгье. Тэр ажлын хэсэг гараад энийг одоо тийм үү шалгаад үнэн зөв гэдэг юм уу буруу хулгай байсан гэдэг тогтоосон зүйл ерөөсөй байхгүй. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч асан энх баяргаа өөрийнхөө одоо хувь хүний бодол, хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Энэ бол засгийн газрын байр суурь биш. Үүнийг одоо юу гэдэг их хурлын танхим руу оруулж ирээд засгийн газар их хурлын хоорондох асуудал болгоод байх шаардлагагүй. Улсын их хурл хамтын шийдвэр гаргадаг. Тэгээ улсын их хурлыг одоо буруутгалаа хэнийг буруутгах юм? Бид нар бүгдээр л коноптод шийдвэр гаргасан. Хэрэв үнэхээр алдаатай байсан бол улсын их хурл засна. Үүнийг засгийн газар засахгүй. Алдаатай байсан эсхий одоо холбогдох одоо хууль хяналтын байгууллага бас тэр мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай бол дүгнэлтээ гаргах байх. Одоогоор ихтэй энэ тал дээр засгийн газар дээр ямар нэгэн одоо бодлого шийдвэр гарч ярьж байгаа зүйл байхгүй байгаа. Тийм болохоор гэрээ хүчин төгөлдөр гэрээний дагуу үйл ажиллагаанууд нь одоо хоёр тал хүлээсэн үргээ биелүүлээл явж байгаа. Энийг л
За ариун зай гишүүн нэмж тодруулъя. Улсын их хурлд эрхэн байгаа гэд одоо засгийн газраас оруулж ирсэн хилцээрийг бид хилцэж сойрхон баталсан үнэн. За үнэхээр алдагдaltaй юм хулгай зилгээний асуудал байгаа гэж үзэх юм бол засгийн газар эргээд энэ хилцээрээ цуцлах эрх нь бол байгаа. Хэрвээ цуцлахаар орж ирэх юм бол төсөөлөлд ямар өөрчлөлт орох вэ гэдэг ийм асуудлыг би асуугаад байгаа. Тэгээд намрын энх хоёргаад одоо бас мэдээллийн маш сайтар одоо өгөх хэрэгтэй л дээ. Би түрүү хэллээ шүү дээ. Зүгээр энэ намрын энх хоёр гэдэг хүн биш, энэ чинь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн шүү. Ард иргэд энэ хүний үгэнд итгэдэг юм шүү. Зүгээр нэг хайчиж болохгүй. Ийм учраас энэ чинь иргэдийн санаа зовнилт нь ороод байгаа байхгүй юу? Улсын их хурлыг одоо хулгайч мэтээр ярьж байгаа нь өөрөө буруу шүү дээ. Засгийн газар өөрийнхөө хилцээрдээ зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Ийм учраас энэ мэдээллийг залруулж ард иргэдэд тайвшруулах хэрэгтэй. За ариун зай гишүүн. Ариун зай гишүүн үг хэллээ. За засгийн газраас оруулж ирсэн хэрвээ аливаа бичиг цаас алдаатай энэ төр байх юм бол засгийн газар ч гэсэн өөрөө энэ нэгээ сайжруулах засах бас давхар үүрэгтэй. Энэ ганцхан улсын хурлч хийх албатай биш. Тийм ч учраас салбарын сайд нар, салбарын одоо яамд бол хамгийн нарийн мэдээлэл, хамгийн сайн тооцоолол улсын хурлын гишүүдэд биш. Тэр хүмүүст ганц туслах, ганц зөвлөх хоёртой байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүдэд биш. Салбарын сайд нар салбарын нарийн бодлого тооцооллуудаа өөрснөө хариуцаж оруулж ирдэг. Хуулийн дагуу өөрснөө үүний хуулийн хариуцлагыг хүлээдэг байгаа. За цагаан үгийн Мөнхбат гишүүн. Мөнхбат гишүүн байхгүй байна.